За би одоо бол яг загсанд яваад 15 жил болж байна. Тэр бол одоо үгээр хэлэх аргагүй. Одоо яг үгээр бол тэр илэрхийлэхэд аюу хэцүү. Ер нь загсыг ер нь ингэж ярихад бол одоо жишээ нь олон юмтай зурж болохоор байна л та. Одоо нэг хурдны моринд дурлцсан үнийг моринд орцсон гэж ярьдаг. Энтэй адилхан загсанд орцсон гэж ярьдаг. Нэг хүн ингээд загс барайл нэг 2 3 үзчихээд тэгээд ер нь баг болчихдог юм л та. Яг одоо дэгэнт загас орцсон яг тэр үед одоо бүхэл юмнаас одоо тасалсан байдаг. Загсчлалын спорт гэдэг чиглэлээр явагддаг учраас зүгээр нэг аялал жуулчлал загсчлал гэдээс тэс өөр. Загсчлах спорт гэдэг бол загсаа бариад гэмтэлгүйгээр алалгүйгээр буцаагаад тавих хэрэгтэй. Энэ бол тэмцээний хамгийн ихний зарчим. Тэмцээн дээр ямар нэгэн хүн санаатай болон санаандгүй байдлаар загс гэдэг алах тохиолдол гарах юм бол тухайн тамирчны шууд улаан карт өгч тэмцээнээс хасах гэх юм боддог юм та.